Ер нь хөдөлмөрийн аюулгүй байдалд одоо ямар нэгэн байдлаар үйлдвэрлэлийн осол өртсөн ч юм уу те эсвэл тухайн ажлын байран дээр мөрдөгдөж байгаа аюулгүй ажиллагааны журмыг зөрчсөн тийм тохиолдолд тухайн ажилтан өөртөө хохирсон эрүүл мэндийн хохирол ч юм уу төрөнгийн хохирол ч юм уу тэрийг ажил сучаасаа гаргуулах хуулиар тогтооцсон байдаг. Үйлдвэрлэлийн осол гарсан тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтын хувьяасаа хамаарат ажил олгогч юм олгоор олохоор заасан байдаг байхгүй хуулиар тогтоосон. Шүүхэд маргаан үүсгэхэд хэмжээлийн шаардлагыг зөв тодорхойлохоос эхлээд бүх юм одоо шалтгаалдаг. Бүх одоо үйлдвэрлэлийн осолд өртсөн хүн ажил олгож байгаа одоо шүүхийн маргаанд ялна гэдэг тийм ойлголт бол байхгүй. Ажил олгогч ажилтнаа одоо үйлдвэрлэлийн ослоос бий болоод учирсан байгаа эрүүл мэндийн хохирлыг нөхөн төлөх хуулиар шаардж байгаа тэр нөхцөлийг хангуулах нотлох баримтуудыг тухайн хэрэгтэй авсгаж өгсөн байх шаардлагатай. Тухайн одоо цугларсан нотлох баримтууд дээр нь үндэслэж шүүхэн шийдвэр бол гардаг. Зарим тохиолдолд бүр ийм ч асуудал байдаг шүү дээ. Аюулгүй ажиллагааны журмыг танилцуулсан боловч тухайн хүн хэд хайхрамжгүйгээсээ болоод ч юм уу те эсвэл одоо санаатаа гарч гэдэг юм уу өөртөө хохирол учруулах ийм тохиолдлууд бас байдаг учраас тэрийг ялгаж салгах шаардлага бол гардаг. Аюулгүй ажиллагааны журмыг танилцуулсан ч гэсэндээ үнэхээр тухайн хүн урьдчилан харах боломжгүй ослууд бас үнэхээр байдаг. Шүүхэд яллах нь бол тухайн одоо ямар баримтуудыг хавсаргаж өгсөн, хэмжээлийн шаардлага яаж тодорхойлсон, зөв тодорхойлсон байна уу гэдгээс тодорхой байна уу гэдгээс бас хамаарат ялах магадлал боломж нь ингэж өсөх ч юм уу тийм байдаг.